За сайн байцгаана уу? Бичлэгтэй тавтамаар л тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр амьдралыг өөрчлөх хүчийг хаанаас гардаг юм бэ гэдгийг илүү сэтгэл судлал, тарих судлалын үндсэн дээр ярилцъя гэж шийдлээ. Тэгэхээр бид нар ерөөсөө бүгдээрээ л амьдралаа тодорхой хэмжээнд өөрчлөмөр байгаа. Тавьсан зорилго, хийж үзхийг хүсэж байгаа зүйлс хүрмээр байгаа төвшин гэж байгаад байгаа. Гэхдээ яг практик дээр буулгаад хэрэгжүүлэх гэхээр нэг л болж өгдөггүй. Тэр чинь ерөөсөө залхуудаа биш байхгүй юу? Жил болгон бид нар зорилгоо тавиал хийж үзгээл дахин оролдоол байна. Тэгээд нэг л болж өгөхгүй. Тэгээд эцэст нь би чи ер нь болдгоо юм уу да? Ер нь тууштай байж чаддаг хүн юм уу гэд гайхаж орхино. Тэгээд миний ч гэсэн энэ оролдлогууд ер нь айгүй жоохноос эхэлсэн. Би ингээд дунд ингээд ахта хувь хүний хөгжлийн юм сэтгэл зүйн номнуудад бараг донтоод амар их уншдаг болол тэгээл өөр дээрээ дахин туршилт хийж үзээл юм уншиж судлаад байгаа гэдэг байсан. Тэгээд тэр хийж үзчихсэн туршилтууд ч юм уу шин дадал хөвшүүлэх гэж үзчихсэн оролдлогууд ер нь нэгэн ч бүтээгүй. Тэгээд эхний хэдэн жилдээ бараг бүтээгүй. Тэгвэл энэ ингээд миний аягүй сонирхдаг юм байсан болохоор би тэрнээс хойш гэдэг чинь сүүлийн 8 жил одоо энэ хоббигоо авч яваал уншиж судлаад хийж үзээл тэгээд одоо ингээд эцэст нь жинхэнэ амьдрал дээр ингэж болт юм байна, тэгж болт юм байна гэдгийг мэдээд үр дүнгийн үзээд эхнээс нь үзээд явж байгаа. Тэгээд яг энэ 8 жилийн хугацаанд миний бодлоор яг цөмөн энэ л байсан юм байна гэж боддог зүйлсээ сэтгэл судлалын үндсэн дээр өнөөдөр бичлэгээрээ тайлбарлая. Тэгээд үүнээс гадна энэ бичлэгийн зорилго нь яг одоо ингээд үзэж байгаа хүн хинч байсан гэсэн энэ дэлхий дээр хүссэн нэгнээ болох боломжтой шүү гэдгийг батлах гэж хичээнэ. Энэ бол бас нэг зорилго байгаа. За ингээд шууд агуулгатай орцгоё. Бид нар амьдралыг өөрчлөх том юмгингүүд яг адилхан тийм том зүйл хүлээгээд байдаг том юм тохиолдох ч юм уу. Тэгээд яг үнэндээ одоо ийм амжилттай сэтгэл хангалуун амьдарч байгаа хүмүүсийн нууц нь юу вэ гэж олон жил судалж үзсэн байгаа шүү дээ. Тэгээд энэ ерөөсөө л өдөр тутам энгийн хийдэг жижигэн дадлууд дээр байд юм байна. Энэ нөгөө цоологсод гэдэг номон дээр еврей хүүхэд энгийн хүүхэд гэд харьцуулсан байдаг шүү дээ. Яг ингээл адилхан сургууль сураал бүхэн нийтлэхэн ингээд явж ийсэн 20-30 жилийн дараа еврей хүмүүс хамаагүй амжилттай илүү олон зүйлийг хийж бүтээгээд явж идэг. Тэгээд яг юу нэгээд байна гэд үзэнгүүд одоо еврей хүүхэд жишээ нь өдөр хагас цагийг хичээлээс гадуурх өөрийнхөө сонирхдаг юм хийхэд зарцуулдаг. 5-10 хуудас ном уншдаг ч юм уу. Энэ нь яг нөгөө гэрийн хүмүүжлэн дадал болгоод хөвшүүлчихдэг. Тэгээ энэ бол ингээд бага наснд ерөөсөө ялгархгүй. Адилхан сахилгагүйтэй л адилхан сургуультай явал гадаа тоглол явж байгаа жоох хүүхдүүд байгаа. Гэхдээ 20 жилийн дараа гэхэд еврей хүн 73 мянган хуудас ном уншсан 3650 цагийг ажил хичээлээс гадуурх шинэ юм сурахад зарцуулсан байгаа байхгүй юу. Тэгэд жинхэнэ нөгөө нэг амьдралыг бүрдүүлдэг одоогийн амьдрал ямар байгаа вэ гэдэг хүртэл ирээдүйн ямар байх вэ гэдэг хүртэл яг л ийм жижигхэн зүйлсээр олон дахин нийлээд энэ банкны хөвшиг өсдөг зарчмаар ажилтгаа гэдгийг одоо энэ Джеймс Клэр гэдэг судлаач ч юм уу олон хүмүүс ингээд тогтоосон байдаг. Одоо тийм болохоор ч гэсэн сүүлийн хэдэн жилийн турш мянган дадал зурчилтай холбоотой номнууд энэ үнэхээр ач холбогдолтой байх шүү гэж хэвлэгдлээ. За тэгтээ яг энийг практик дээр жинхнээсээ ингээд хэрэгжүүлэхийн тулд тэрний ич шид үр дүнгийн жинхнээсээ үзэхийн тулд одоо бүгдээрээ нэлээд гүнзгий орё хийшээ. Хамгийн нэгдүгээр за ингээд зөв дадлаа хөвшүүлээлээдэг, хийгээлээдэг хизээ үр дүнгээ үзэх юм бэ? Хизээ тэгээ амьдрал өөрчлөгдөх юм бэ? Яг энэ процесс нь механизм цаанаа юу болоод байдаг юм бэ гэдгийг авч үзье. За одоо ингээд ширээн дээр нэг хөрөгчнөөсөө мөс аргаа тавьсан гэд бодоорой. Мөсөн шоо. Хайлал маргаа дэрэг одоогоор тэр чин хөрөгчнөөс өнгөж гараад ирсэн болохоор айгүй хүтэн хасах 5 хэмээн хэмтэй байна гэж бодчихъя. За тэгээд бид нар халаана. Хасах 4 боллоо, хасах 3 боллоо, юу ч өөрчлөгдөхгүй. Тэгээ хасах 2 боллоо, хасах 1 боллоо. Одоо хүртэл ингээд яг мөсний гаднаас нь харах юм бол яг хിവэрээ яг төгс нөгөө нэг шоогоороо байгаа л байгаа. За тэгэл дахиад нэг халаагаал тэг градус дээр очингууд мөс хайлж эхэлнэ. Тэгээд гаднаасаа харахад тэр өмнөх өсөлтүүд ерөөсөө бараг хэрэггүй юм шиг ямар ч ялгаа гарахгүй. Тэгсээр нэ яг жинхнээсээ нэг жоохон дараагийн нэг мөчн огцон өөрчлөлтийг аваад ирнэ. Бидний одоо гаргасан байгаа үр дүнгууд ч гэсэн ерөөсөө нэг юм жижигхэн юм дээр болсон биш. Тэрнээс өмнөх маш олон зүйлс ингэж нийлсээр агаад гарч ирдэг process. Success is preparation meets opportunity гэж ярьдаг шүү дээ. Удаан хугацааны тулд бэлдсэн бэлтгэл ямар нэгэн боломжтой уулзангууд бид нар тэрийг амжилт гэнэрлэлцдэг. Тэр энэ зүй тогтлохоос агай ажиглагдана. Одоо 25 дээр 80%-ийнхаа туршид ерөөсөө мэддэхгүй байж байгаа л хэдхэн сарын дотор биеийг бүтэн эзэлчихнэ. Нөгөө хулс мод
5 жил үндэсний системээ ургуулад гадаргаас ерөөсөө гарч ирэхгүй байж байгаа л дараа нь 6-7 хоногийн дотор 27 метр өндөр хулс болно. Тэгээ энэ бол айгүй ингэж олон харагддаг үзэгдэл. Ерөөсөө л бид нар тодорхой нэгэн тэрнийг босхийг давж ийж үр дүн үзэгдэнэ. Тэр үр дүн үзэгдэх процесс нь ямар ч юм үр дүнгүй юм шиг санагдаж байгаа боловч тэр чинь хуримтлагдаад тодорхой хэмжээний тулчлага болоод бид тэдэд зааж өгөх ёстой юм а зааж өгөөд явж идэг байх нэ. Тэгээ энийг судлаачаад plateau of latent potential гэж нэрлэдэг байдаг юм. За одоо яг энэ график дээр ингээд харах юм бол төсөөлөхдөө яг өсөлтийг юм шулуун шугамн гэж төсөөлдөг. Энийг одоо энэ тэгшгэн шугамн дээр нь харагдаж байна. Гэхдээ яг жинхнээсээ юу болдог вэ гингүүд одоо юм хагас парабола шиг ч юм уу те эхлээд ерөөсөө ингээд юм болохгүй аягүй алхуур явж агаад тэгээд дээшлдэг. Яг тэр нэг босох ч юм уу тэр шугам яг хаана байхыг мэдэхгүй. Тэр одоо хэдэн сарын дараа ч юм уу хэдэн жилийн дараа байхыг хэдэн өдрийн дараа байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ яг одоо энэ дээр үүсэж байгаа энэ голын зайн бидний төсөөлөд байгаа болон яг жинхнээсээ болдгийн тэр шугам хоёрын хоорондох цаг Valley of Disappointment гэж нэрлэгдсэн байгаа байхгүй юу? Одоо юм урам хууралтын хөндий гэж махчилж орчуулах юм уу да? Яагаад хэцүү байгаад байдаг шалтгаан нь ерөөсөө л энэ. Бид нар үр дүн харахгүйгээр юм хийгээд авах чинь угаасаа хэцүү. Би бүтэн сарын турш өдөр болгон гүйлээ штэ. Яагаад миний биеинд өөрчлөлт гарахгүй байгаа юм? Яг энэ бодол давамгаалаад ирэх юм бол үргэлжлүүлэхэд аюул хэцүү болно. Тэг хичнээн тэр нь сайн дадал зуршил байсан ч гэсэн ерөөсөө зогсно. Гэвч бодит байдал дээр бид нар тэр нэг зогсон үеийг тэр ингэж дээшээ гардаг үеийг л давах нэвтлэх хэрэгтэй байгаад байгаа. Шаргуу ажиллаад юм хийгээд ерөөсөө үр дүн гарахгүй байх гэж хэлдэг чинь мөсөө хасах хоёр хэм хүртэл халаачаад ерөөсөө хайлахгүй байна гэд уурлаад гомдлоод байхдаа адилхан. За тэгвэл яаж тэр нөгөө зогсон ч юм уу тэр үеийг давах юм? Тэр чи одоо хизээ тэр нас давагдах нь ерөөсөө мэддэхгүй. Одоо тэр чин хэдэн сар ч байж болно эсвэл 20 30 40 жил ч байж болно. За тэнгууд тийм ч одоо тийм солиотой өнгөж одоо юу гэдэг үр дүн үзэхгүй те 20 30 жил юм хийгээ явж идэг гэж бодож яж магадгүй. Тэгээ одоо эндээс бүгд сонирхолтой болно. Тэгэхээр яг юу болж байгаа вэ гингүүд энийг яг зорилго нь үр дүн дээр биш систем дээр байх хэрэгтэй гэж хүмүүс хэлээд байдаг. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гингүүд бид нар зорилго тавихтаа анханасаа дандаа ингээд хамгийн гаднах давхаргаас нь тотгошоо ингэж орох гэж үздэг. За энэ давхарга гэдгийг тайлбарлах юм бол энэ болохоор яг бидний зан үйлийн өөрчлөлт тэр акшн хаанаас гараад байгаа юм бэ гэдгийг тайлбарлах гэж гаргасан схем. За энэ схемийг одоо ингээд харуулж байна. Одоо юм өндөг шиг ч юм уу те. Ерөөсөө юм 3 давхарга байгаа байхгүй юу. За хамгийн гаднах одоо энэ өндөгний цагаан нь юм уу да. Энэ нь үр дүн. Номоо хэвлүүлэх, марафонд оролцох, тэмцээн төрүүлэх, жин хасах ч юм уу. За тэгээд өндөгний шар нь process, голын давхар. За энэ болохоор зүгээр байж байгаа нөгөө үр дүн чинь гарахгүй шүү дээ. Тийм болохоор сонгож байгаа сонголтууд хийж байгаа үйлдэлүүд. Фитнест явах, эрүүл хооллох, шинэ үг зээжлэх, өдөрт 600 үг бичих ч юм уу. За тэгээд яг энэ үйлдэлүүд, акшнууд хаанаас гараад байдгингүүд өндөгний шарны дотор дахиад нэг юм давхар байгаа байхгүй юу? Яг цөмөн энэ нь хувийн итгэл үнэмшил. Та өөрийгөө хин гэж бодож гин гэдэг итгэл үнэмшил. Би өөрийгөө хин гэж бодож гин гэдэг итгэл үнэмшил. Тамхинаас гарч байгаа хоёр хүн байгаа гэж төсөөлөд үзье. За эхний хүнд нь тамхи санал болгоход үгүй баярлаа. Би тамхинаас гарах гэж хичээж байгаамаа. За энэ бол бас боломжийн л хариулт. Тэр хүн өөрийгөө тамхи татдаг. Гэхдээ одоо тамхинаас гарах гэж хичээж байгаа хүн гэж итгэж үнэмшиж байгаа байхгүй юу? За ингээд хоёр дахь хүнд нь тамхи санал болгоход үгүй баярлаа. Би тамхичин биш ээ. Би тамхи татдаггүй. За энэ болохоор тамхи татах гэдэг бол өмнөх амьдралынх нь нэг хэсэг байсан. Одоо тэр хүн өөрийгөө ерөөсөө тамхи татдаг хүн гэж тодорхойлохгүй болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь бол одоо ингээд үйлдэл хийхэд хамаагүй амархан болгоно. Яагаад ийм байгаад байгаа вэ гэвэл бидний тарих ерөөсөө л би өөрийгөө хин гэж итгэж чинь би ямар үйлдэл хийж гин гэдгийг адилхан байлгах гэж дандаа хичээж идэг. За ингээд бодоод ирэнгүүт бид нар дандаа нөгөө өндөгний гаднаас нь ингэж зорилго тавьдаг байгаа байхгүй юу? Шинэ жилээр ингээл за энэ жилийн гадаад хэлний тим төвшөнтэй болно. Орлогоо нэмэгдүүлнэ. Creative hobby-нд цаг гаргана. Энэ жилийг номоо бичээ гэд. За тэгэнгүүтээ нөгөөхнийхөө доор одоо нөгөө дараагийн төвшөнд очивол тэрнийхээ тулд юу хийх вэ? За энэ жил өглөөдөө тэдэн нэг цагийг өөрийнхөө юм хоббинд зарцуулъя. Ойрхон жимд membership авъя, эрүүл хоолны нэмтэрч юм уу. Гэхдээ яг бас нэг бодож үзэх ёстой гол чухал асуулт нь та өөрийгөө эрүүл хүн гэж итгэж байна уу? Би эрүүл хүн шүү. Би тууштай хүн шүү. Би нэг сонирхох юм бол аягүй сайн сурч чаддаг хүн шүү. Би өөрийнхөө хэлсэн үгэнд амлалтандаа хүрч чаддаг хүн шүү. Би бүтээлч хүн шүү юм уу? Энэ суурь байхгүйгээр жинхнээсээ зан үйлийн өөрчлөлтийг авчрахад аягүй хэцүү.
Тэгээ ялангуяа одоо бид нар юм өөрсдийнхөө амьдралын сайн сайхны төлөө хийж байгаа сайн дурын шахуу үйлдэлүүд байгаа шүү дээ. Хинч бидний дээрээс ингэж цаг тулгаж хий гэж шахсан юм байхгүй. Ийм юм болоод ирэнгүүт одоо гахаа маханд дургу хүн дэлгүүр ороод сайн дураараа гахаа мах авахгүй шүү дээ. Тэр юм шиг ямар нэгэн хэмжээний ихтгэл үнэмшил байхгүйгээр үйлдэлийг үргэлжлүүлэхэд зан үлийн өөрчлөлтийг авчрахад айгүй хэцүү. За одоо өөр нэг жишээ авч үзье. Энэ болохоор Америкийн нэгдсэн улсын entrepreneur Brian Clark гэдэг хүн нэг удаа яг юм өөрөө яаж муу зуршлаасаа салсан бэ гэдэг түүхээ хуваалцсан. Яаж хумсаа мэрхэ болсон бэ гэдэг түүхээ хуваалцсан жишээ байгаа юм. Тэгээ яасан бэ гингүүд ерөөсө багасаа л ингээд хумсаа мэрчдэг байсан. Тэгээ тэр нь ингээд муу зуршил хэвээрээ айгүй олон ингээд амьдралынх нь хугацаанд явцсан. Тэгээ нэг өдөр заа нэг ерөөсө одоо болохгүй нэ гэж шийдээд тэгээд эхнэрээсээ ингээд хумсны маникюрын цаг надад аваад өгөө гэж асуусан байгаа юм. Тэгээ юу гэж бодсон бэ гэх юм бол хэрвээ ингээд хумсандаа мөнгө зарцуулаад эхлэх юм бол ерөөсөө мэрэхгүй байхаа гэж ингээд бодсон байгаа байхгүй юу? Тэгээд маникюрд ороод хумсаа цэвэрлүүлээд янзлуулаад тэгээд маникюр чарны юу гэж хэлсэн бэ гингүүд та ингээд хумсаа мэрдгийгээс тооцох юм бол таны хумс аюу гоё ирүүл тэг гоё хэлбэртэй сайхан хумс байна гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээс хойш тэр хүн ерөөсөө дахиж хумсаа мэрээгүй. Яагаад гэвэл би чи ингээд гоё хүмүүстэй шүү дээ гэдэг нь өөрийнх нь онцлогийн нэг бахархдаг нэг зүйлийнх нь нэг болчиход байгаа юм. Тэнгүүд яг сэтгэл судлалын шинжилгээ хүнд бахархал гэдэг айгүй юм сонирхолтой ойлголт л тоо. Хүн өөрийнхөө онцлогийн юугаар нь бахархаж чинь тэрийгээ ингэж дэмждэг хабитуудыг дандаа хийж идэг. Одоо жишээ нь үсээ гоё харагддгаар нь бахархдаг хүн дандаа үсэндээ ингээд анхаарал тавиал одоо манай дүү байна. Тэгээ ингээд жоохон бахаас нь лөө ёстой гоё үстэй гэсээр агаал гоё үстэй гэж итгээл тэгээл одоо ерөөсөө тэрийгээ 7 хоногт хэдэн жудаа арчлаад байгаа юм. За эсвэл одоо ингээд гарныхаа булчингаар бахархдаг хүмүүс ерөөсөө жимд яваад upper body day алгасдаг байхгүй юу? Тэгээ нэг бол одоо ингээд маш олон жишээнээс харж байна. Тэгээ эцэстээ зан үлийн жинхэнэ өөрчлөлт гэдэг бол ихтгэл үнэмшлийн өөрчлөлт. За тэгвэл тэгвэл одоо яг ийм юм болоод байт юм байна. Тэгвэл яаж тэр сүм ихтгэл үнэмшлийг өөрчлөх юм бэ? Би ч ерөөсөө тэ гаднаас нь дандаа зориг тавиад исэн юм байна. Тэгвэл надад одоо ийм би ч одоо тууштай хүн шүү гэдэг ихтгэл үнэмшил байхгүй. Одоо тэр чинь гинт шийдэл за тууштай ингээд итгэгээл итгэцдэг юм бас биш байгаа. За тэнгууд одоо яг тархин дотор ихтгэл үнэмшил яаж бүрэлддэг вэ? Юу болдог вэ гэдгийг энэ схемээс харъя. Энэ болохоор ихтгэл үнэмшлийн тойрог гэж нэрлэгддэг. Ихтгэл үнэмшил, потенциал, үйлдэл, үр дүн, ихтгэл үнэмшил, потенциал, үйлдэл, үр дүн гэд давтагтаад тойроод яваад байдаг. За энийг нэг жишээн дээр авч үзье. Би тайзан дээр ярихдаа муу, олны өмнө ярихдаа муу гэж итгэж үнэмшдэг хүн байлаа гэж бодъё. Тэр чинь бол ихтгэл үнэмшил байгаа даа шүү дээ. Ийм ихтгэл үнэмшилтэй хүн өөрт байгаа боломж чадвараа бүрэн ашиглаж чадна гэж харахгүй. Яг одоо энэ потенциалаар орж ийн гэсэн үг. Потенциал гэдэг бол ерөөсөө өөрөөсөө хэрэг чадвар хүчин чармаалт өсөх боломж гаргаж чадна гэж тэр хүн үзэж байгаа юм бэ гэдгийг хэлж байгаа гэсэн үг. Би ярихдаа муу гэд итгэсэн хүн чинь өөрийнхөө потенциалыг хязгаарлалчж байгаа байхгүй юу? Тэгээд тэндээс ямар үйлдэл гарах вэ? Одоо бусад хүмүүст би ч олонний өмнө ярьж чаддгүй хүн шүү гэж хэлнэ. Илтгэл тавих, үг хэлэх боломжуудаас татгалзан, зүхтаан тэр нь бол бэлдэж мэлтгэхээс ч гэсэн зайлсхийв. Яагаад гэвэл тэр айл хэдийн өөрийгөө чадахгүйгээ шийдсэн учраас хичээхэн хүртэл утгагүй санагдах юм чинь. За ингээд үнэхээр зайлшгүй тайзан дээр гарах ч юм уу тийм тохиолдол болоход анхаарлынхаа тал хэсэг нөгөө нэг яана би ч мууштай алдвал яана гэсээр агаад сандарч үгээ мартах ч юм уу эсвэл бүтлгүүдэх магадлал нь ихсэн. Ингээд эхлэнгүүд үр дүн дагуулна. Тэр үр дүнгээ хараад одоо угасаал бич та тийм анхны нөгөө нэг ихтгэл үнэмшлээ баттгана. Харж ийн би үнэхээр олонний өмнө ярьж чаддгүй гэдээ хат гээд тэр ихний ихтгэл үнэмшлээ баталж хаяна. За ингээд дараагийн удаа улам бүр зүхтах тусам дадлага багасах тусам үр дүн муудна. Муу үр дүн нь анхны ихтгэл үнэмшлийн дахиад батлаад байна гэсэн үг. Ингээд энэ ерөөсөө ингээд тойрог шиг эргэлдэж байгаа процесс байгаад байгаа юм. За энд хамгийн гол нь тэр ихтгэл үнэмшил ерөөсөө тэр хүний чадварыг байхгүй болгоог байхгүй. Тэр хүнд стил чадвар нь байгаа. Энэ юу шийдэж байгааг бол бид нар яг тэр өөрт байгаа чадвар, мэдлэг, эрч хүч, хүчин чармаалт, нөөц бололцоогоо хэрэг гаргаж ирэх юм бэ? Хэрэг тэрийг ашиглах юм бэ гэдгийг ихтгэл үнэмшил шийдээд байгаа. Тэрнийхэд бол ихтгэл үнэмшил бидний хэн болохыг шийддэг гэхээс илүү бид нар хэрэг өөрсдөө гаргаж ирэхийг тодорхойлдог гэсэн. За одоо эсрэгээрээ сайн ихтгэл үнэмшилтэй жишээ авъя л да. Дахиад энэ графикийг харж агаад за жишээ нь одоо ингээд би шин зүйл сурч чаддаг гэд итгэдэг хүн байлаа. Тэгээ энэ хүн альва шин зүйлийг хараад надад хэтэрхий хэцүү юм байна гэж шууд хаяхгүй. Одоохондоо мэдгүй ч гэсэн сурж болно гэж эхлэн шүү дээ. Тэгээ ингээд
Өөрөөр хэлбэл өөрт нь суралцах, хөгжих, сайжрах тийм потенциал бий гэж итгэнэ. За ингэж итгэж байгаа учраас олон үйлдэл хийн. Асуулт асуун, алдаа гаргасан ч дахиад оролдоно. Тэ хэцүү санагдсан хэсэг дээрээ зогсоод судлана, өөр арга хайн, тэ бусдаас тусламж авна. Тэ энэ их олон үйлдэлүүд чинь дахиад үр дүнд дагуулна. Тэгэхээр үр дүн нь одоо баг багаар сайжрна. Өмнө нь ойлгодгүй байсан зүйлээ ойлгодог ч юм уу. Тэгээд үр дүнгээ хараад би ч үнэхээр сурч чаддгийм биш үү. Дахиад ингээ хэцүү юм гараад дараагийн удаа ийм зүйлтэй тулгарсан ч гэсэн айц нь бага байна. Тэгээд угаасаа чадах юм чинь гэдэг тийм ихтгэл үнэмшилтэй болоод байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн гоё нь эндээс өөртөө итгэх итгэл үүснэ. Надаа ингээд өөртөө итгэх итгэл гэж монгол хэлэнд айгүй гоё нэрлсэн юм шиг санагдаад байна. Хүнд итгэх итгэл. Одоо нэг юм найз байдаг гэж төсөөлье. Би тэдэд нэг тийм найз байдаг. Тэнгүүд ингээд ерөөсөө хэлсэн амандаа хүрдэггүй, уулзъя гэснээр морчдаг, алга болчдаг, хийн гэснээр хийдгүү, дээл ингээд цагаа барьдаггүй ч юм уу. Тэгээд байх тусам бид нар ч одоо энэ дандаа л ингэж идэв. Наач одоо хийн гэж шал худлаа. Энэ одоо бас л хоцорж байгаа байлгүй мэлгүй ч юм уу. Тэг тийм хүнтэй байвал галзуурна нэстэ. Тэр хүнд ямар ч итгэлгүй болчихж байгаа байхгүй юу? Эсвэргээрээ яг бид нар өөрөө өөрсдөө байдаг харилцаагаа бодоод үзэх юм бол өөртөө өгөөд биелүүлээгүй амлалт ч юм уу, хичнээн олон удаа тэгнэ өглөө босно гэчихэд босоогүй ч юм уу. Тэр болгон чинь буцаагаад яг нөгөө нэг тэр хүнд яаж хандж байгаа шиг өөрөө өөрсдөө итгэхгүй юу гэдгийг жоохон шийдээд байгаа гэсэн үг. Энэ хүн итгэл даах хүн шүү. Энэ хүн жинхнээсээ хийдэг хүн шүү. Хэлсэн үгэндээ хүрдэг хүн шүү. Энэ өмнө нь бас юм хийжсэн чинь одоо бас ингээ хийчих байх та гэдэг энэ итгэл үнэмшлийн юмнуудыг өөрсдөө хийлээд байгаа байхгүй юу. Тэгээд өөртөө итгэх итгэл гэж нэрлсэн байгаа юм. Тэгэл хүмүүс ч ёо тэр өөртөө итгэлтэй хүн гэж ярьдаг чинь ерөөсөө цаанаа юу болоод байгаа вэ гэвэл маш олон зүйлийг өөртөө ингээ батлаад харуулсан. Тэгээд өөртөө итгэлтэй гэж хэлдэг байх нэ. За одоо буцаагаад нөгөө дадал зуршил, зан үлийн үйлчлэлт рүүгээ буцаагаад авчлах юм бол одоо бид нарын өдөр тутамдаа хийж байгаа жижиг зүйлсүүд бол ерөөсөө тодорхой нэг итгэл үнэмшилт өгж байгаа саналууд. Ороох болгондоо би чи юм хэцэгцтэй хүн юм биш үү гэдэг итгэл үнэмшилт саналаа өгнө. Тэгээ өдөр болгон бэлтгэлтэй явахдаа би чи спортлог хүн юм биш үү гэдэг спортлог хүн шүү гэдэг итгэл үнэмшилт саналаа өгнө. Ингээд саналаа өгж авсараад мэдээж нэг хийсэн үйлдэл ерөөсөө бүтэн итгэл үнэмшлийг тодорхойлохгүй. Гэхдээ олон давтагтаад ирэх юм бол хангалттай ингээд нотлох баримт цуглагдаад бид нар тэгж батны итгэж эхэлдэг. Одоо ч гэсэн бид нарын одоо аль хэдийнэ итгэж үнэмшиж байгаа юмнууд бид нар хангалттай тэрийгэ батлаад харуулсан гэсэн үг. Одоо жишээ нь би дөнгөж нэг хоббигоороо зохиол бичиж эхэлдэг байхдаа өөрөө ерөөсөө ингэж би хоббигоороо бичдэг гэднэр гэж хэлж чадхааргүй. Дөнгөж ингээд учрыг олох гол оролдоол яваад байгаа юм. Тэнгүүд бичнэ гэдэг чи одоо юм өрөм хурааж байгаа юм шиг процесс гэдгээ гэж хэлээд байдгийн аюу гоё. Тэгээ ерөөсөө өдрийнхээ хамаг максимум эффортыг гаргаад тэндээ нэг юм 1-2 бүлэг бичнэ гэдэг зорилготой тэрнээс хэрөөсөө бичихгүй. Тэнгүүд ингээд 600-аас 1200 ингээд бичээл болцдог. Тэгээ ингээд нэгэн тэхлүүлсэн санаагаа дуусгахын тулд надад чинь 3 сар бараг шаардж байгаа байхгүй юу. Тэгээд айгүй хөргөн одоо ингээд 2000 гаруй хүн уншаад сэтгэл үлдээгээд тэгээ энэний дараа одоо жишээ нь би ингээд би нэр ингээд хоббигоороо жижигэн зохиол бичдэг штэ гэж хэлэхэд тийм хэмжээний юм өөртөө баталсан болохоор одоо миний өөрийгөө хэн бэ юу вэ гэж боддгийн нэг хэсэг нь аль хэдийнэ болцсон байгаа юм. Тэгээ бид нарын өөртөө хэлдэг бүхэл юмнууд тодорхой хэмжээнд бид нар нотлох баримтууд цуглуулсан нэг юм саналууд өсөөргээд сонгуульдаа ялцсан байна гэсэн үг. Гэхдээ санал өгөх процесс бас сөрөг итгэл үнэмшлүүдээр ч гэсэн явагдаад байна. Ажлаа хойшлуулах болгондоо ч юм уу, утсаа барьж авах болгондоо би анхаарал төвлөрөхдөө муугүй юм биш үү гэдэг итгэл үнэмшилт саналаа өгчнө. Гэхдээ сайн мэдэн гэх юм бол заавал ингэж ялах албагүй, заавал ийм огт байхгүй байх ёстой гэсэн үг биш. Ерөөсөө нөгөө нэг сонгуул хоёр талдаа санал хураадаг шиг бидний зорилго нь ихэнх тохиолдолд зөв талдаа ялалт байгуулчихад л болно. За ингээд маш энгийнээр итгэл үнэмшлийг өөрчлөх процесс нь хамгийн нэгдүгээрт ямар хүн болмоор байгаагаа шийдчих, хоёрдугаарт жижигхэн ялалтуудаар өөртөө тэрийгэ батлаад харуулчих. Ингээл үсчин. Тэгэхээр бид нарт хувийн итгэл үнэмшлийг өөрчлөх хүч байгаа. Өөрийгөө хэн гэж итгэдэг. Тэгээд үүгээрээ дамжуулаад ямар үйлдэл гарах. Тэгээд ямар үр дүн гарах. Хэн болох вэ гэдгээ бүтэн шийдэх боломж байгаа хгүй юу? Өмнө нь юу болж исэн, өмнө нь юу гэж итгэж үнэмшдэг байсан гэдгийг бүгдийг дахин програмчилж болно. Win гэдэг аюу алдартай communication coach Вьетнам залуу байдаг. Үйлчлүүлэгчт нь тэр залуу дээр ирээл тэгээ ингээ нөгөө зөвлөгөөнүүдийн сонсоод гэхдээ би чи ингээд ичимхий хүн штэ. Би чин дотгошогоо хүн штэ. Энийг хийж чадах юм уу гэж аюуг асуудаг гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр хүн чи ичимхий хүн биш ээ. Зүгээр л ичимхий хүний хийдэг үйлдэлүүдийг олон жил давтцсан хүнээ гэж хэлдэг гэж байгаа юм.
Тэгээ яг үүнтэй адилаар бид нар хорон бүрд сонголтыг хийж байгаа. Тэр сонголтыг хүсснээрээ хийх хүч аль хэдийнэ байгаа. Тэгээд энийг тултал нь ашиглаасай гэж хүсэж байна. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баярлалаа.